Өнөөдрийг хүртэл хүүхдүүдтэй холбоотой энэ гандан дэвшлиг хийд маань ямар нэгэн мэдээлэл бас өгсөнгүй. Анх нэг том хэвлэлийн байгууллага хийсэн дээ. Хүн болгоо мэдж байгаа. Тэн дээр юу гэж ярьсан бэ гэхээр гандан дэвшлиг хийд бол одоо эцсийн байдлаар хууль шүүхийн байгууллага тогтоотол энэ бол одоо ямар нэгэн гэмт хэрэг болсон гэж бид нар үзэхгүй гэдэг байдлаар явсан. Гэвч хүүхэд хохирсон асуудал нь шүүх шинжилгээний байгууллагаар нотлогдож эрхийг хамгаалах хүүхдийн хүчирхээлтэй тэмцэх хэлтс одоо бас ингээд хамтран одоо баг гаргаад ажиллаад өнөөдөр нотлоод гаргаад ирлээ. Эцсийн байдлаар өнөөдөр 4 хүүхэд холбогдогчоор тогтоогдоод яллагдагчаар тогтоогдоод өнөөдөр энэ чинь өөрсдийн одоо зорчих эрхийг хязгаарлагдах, хилээр зорчих эрхийг хязгаарлагдах шүүх хурал нь одоо яг болж байна. Энэ юу илэрхийлж байгаа гэхээр энэ дасан сэргийлэх арга хэмжээ авах буюу хорих арга хэмжээ одоо өнөөдөр авах ёстой байтал насан туршийн учраас энэ хүүхдүүдийг одоо хорихгүй тодорхой хэмжээгээр батлан даалтар гаргана. За тэгээ дараагийн шүүх хурал нь бас магадгүй тун удахгүй болох байхаа. Тэгээ өнөөдөр нөхцөл байдал бол явцдаа хохирогч хүүгийн ээжийг хүртэл давхар хохирогсон асуудал үүссэн байна. Энэ нь бол одоо Сэмүүтэд болсон үйл явдал. Хүүхдийг тэнд одоо хамгаалах байранд байж хат нь одоо сэтгэл зүйн одоо эмчилгээ хийн, сэтгэл заслын эмчилгээ хийн гэдэг байдлаар Сэмүүт рүү аваачсан. Сэмүүт рүү аваачтал хүүг мансуур болох эм тариа хэрэгэлсэн байж болзошгүй гэдэг үднээс ээж нь хүүхдтэйгээ уулзъя гэд 2-3 удаа очсон, уулзуулаагүй. Өдөржингөө боловч оройн 9-10 цагийн үед орж уулзах гад арай хийж эмчтэй нь уулзахад эмч нь бол унтж байна гэсэн. Өдөржингөө юу гэж хүүхэд унтдсан бэ гэж ээж нь дайрж ороод тухайн үед бол эмч төвлөгч нь өөрөө ороод хар гэд байдал илэрхийлсэн байлээ. Тэгээд ээж нь оронгуудаа хүүхдээ би өөрөө аавна, хажуудаа аавна, коридорт аваад ядаж сууя гэд ингээд хүч хэрэглэх байдал одоо буюу эмч төвлөгч нараас одоо ээжд нь хүч хэрэглэж зодож үсийн зулгааж туг тугаар нь ингээд бас гэмтэл бэртэл орчруулсан юм асуудал үүссэн. Энийг нотлох баримттай нь одоо цагдаагийн байгууллагатаас өгсөн байгаа. Тэгэхээр энэ явц маань ямар одоо үйл явцтай байна гэхээр миний хувьд одоо хувь хүний зүгээс гэх юм бол эцэг хүний зүгээс энэ хүүхдүүдийг хохирохоо болооч. Энэ аж ахуйн нэгж байгууллагууд энэ гандан дэвшлийн хийд байна уу? Юу байх нь хамаагүй. Тэнд болж байгаа асуудал нь сургаж хүүхдийг хамгаална, хүүхдийг бид бүхэн аюулгүй орчинд амьдруулна, сургаж боловсруулна гэж чадамжтай бид бүхэн гээд хүүхдийг авч тэнд одоо дотор байранд амьдруулж байгаа бол эрүүл аюулгүй орчныг хангах хүүхдийн одоо эрхийг одоо нэгэн тэргуунд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулиудыг үндэслэж асан хамгаалагчаар авч үлдсэн гандан дэвшлийн хийдийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Нэгэн тэргуунд гандан дэвшлийн хийд маань одоо энэ шүүх хурал 12 сая болж эхэлж байна, нотлогдож байна. Энэ дээр одоо хариуцлага нэг яралтай үүрээд энэ хохирж байгаа хүүхдүүдийг бас энэ хохирсон одоо өшөөч олон хүүхдүүд хохирцсон байгаа. Холбогдож байгаа хүүхдүүд энэ хүүхдүүд буруугүй байхгүй. Энэ гандан дэвшлийн хийд буюу энэ сургуульд арга зүгээр хангах ёстой, хамгаалах байр, энэ төрийн одоо үйл ажиллагаа эрхэлдэг гэр бүл хүүхэд залуучуудын холбоо, энэ гэр бүл залуучуудын хөгжлийн газар гэдэг энэ төрийн байгууллагууд маань арга хэмжээ авч өөрсөндөө ч гэсэн нэг юм анализ хийж энэ хүүхдийн эрхийг цаашид хамгаалах тал дээр нарийн цогц бодлого хэрэгжүүлээч гэж бас хүсмээр байна.